За энэ удаагийн үзэсгэлэн маань 70 гаруй аж ахуй нэгжүүд. За үзэсгэлэнгийн гол зорилго маань оролцож байгаа аж ахуй нэгжүүд болон гадны хөдөө орон нутгаас ирсэн байгууллага, аж ахуй нэгж компаниудын бүтээгдэхүүнчлэг сурталчлах, тэдгээрийн хамтын ажиллагааг сайжруулах, олон улсын байгууллагуудтай хамтын ажиллагааны түвшлийн гэрээ байгуулах, улмаар Монголынхоо бүтээгдэхүүн үйлчилгээг зах зээлд гаргахад чиглэгдэж зохион байгуулагддаг байгаа. За Монголын үндэсний хурлын ажилтны танхимаас ер нь жилд 2 удаа томоохон 2 арга хэмжээ зохион байгуулдаг. Хаврын буюу намрын үзэсгэлэн. За хаврын үзэсгэлэн маань манай голдуу жижиг дунд бизнес эрхлэгч буюу жижиг дунд үйлдвэрлэгчдийг дэмжих зорилгоор зохион байгуулагддаг. Энэ удаагийн Улаанбаатар түншлэл маань томоохон аж ахуй нэгжүүдээ оролцуулсан. Тэдгээрийн бас үйлдвэрлэл үйлчлэгээ бизнесийг дэмжсэн энэ чиглэл рүү явуулдаг байгаа. За үзэсгэлэн яармагт бол нэлийн олон төрлөөр оролцож байна. Барилга, хүнс, гоо сайхан, за ноос ноолуур, им, шин технологи, бүтээгдэхүүн, бэлэг дурсгал, за үндэсний өв уламжлалыг харуулсан гоё чингэл, гар урлалын бүтээлүүд. За үзэсгэлэнгийн маань эрүүл хүнс, эрүүл Монгол хүн зориулсан хүнсний чиглэл, хүнс ба хүнсний бүтээгдэхүүн дийлэнх хувийг эзэлж байна. За энэ удаагийн үзэсгэлэн маань бас олон улсын үзэсгэлэн гэдэг утгаараа за дэлхийн нэлийн олон орноос оролцож байна. Чех, Тайван, Гонконг, Орос гэх мэт улсуудаас оролцож байна. За тэгээд Тайваны баг маань бас нэлийн олон хүний бүрэлдэхүүнтэй оролцож байгаа. За бид нар бүртгэлийн ажиллагаа хийгдээд дууссан. Маргаашнаас үзэсгэлэнгийн арга хэмжээ маань эхэлнэ. За үзэсгэлэнд оролцох өдрүүдэд өдөр тус бүрт зориулсан өөрсдийн хөтөлбөр байгаа аж ахуй нэгжүүдэд зориулсан. Энэ хөтөлбөрийн хүрээнд аж ахуй нэгжүүд маань өөрсдөө бүтээгдэхүүн үйлчилгээг сурталчлах, тэнд урамшууллын арга хэмжээ зохион байгуулах, хөнгөлөлтөө үнээр үйлчлэх гэсэн ийм төрлийн арга хэмжээнд хөтөлбөр багтсан байгаа. Энэ удаагийн үзэсгэлэн худалдаад бол нийслэлийн засаг даргын тамгын газраас нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа бүх шатны үндэсний үйлдвэрлэл эрхлэгчдийг аж ахуй нэгжүүдийг бол өргөнөөр хамруулан оролцуулж байгаа. Бас Улаанбаатар зар сурталчилгаа, маркетингийн ажлууд дээр нь бол худалдаа аж үйлдвэрийнхаа танхимтай дэмжлэг үзүүлэн хамтарч ажиллаж байна. Мөн нийслэлийн засаг даргын нэрэмжит шагналаар аж ахуй нэгж байгууллагуудыгаа шагнаж урамшуулна. Мэдээж борлуулалтын орлогоо нэмэгдүүлэх, хамтарч оролцож байгаа олон улсын байгууллагуудтайгаа хамтарч ажиллах гэрээ болсон, харилцан биеийнхээ бараа бүтээгдэхүүнийг сурталчлах, магадгүй тэндээс томоохон аж ахуй нэгжүүд маань өөрийнхөө түншийг олох, маркетингийн байж болж байна. За эсвэл сав баглаа буудлын бүгд нэг нэгнээс хамаарсан үйл ажиллагаа явуулдаг учраас тэндээс түншээ олох том боломж нэгдэж байгаа. Төхөөрөмж, хүнс, гоо сайхан, мод боловсруулах, цахилгаан тоног төхөөрөмж гэсэн югаар оролцож байна. За Чех